За төрийн өмчит компаниудын 34% одоо ноогдлаа шигэг буюу 500 тэрбум төгрөг хүртэлх энэ их усүрийг одоо уг санд хуримтлуулж за үүнийг одоо тэр даруйд нь орон сууцны хөтөлбөрийг эргэлтийн хөрөнгийг одоо санхүүжүүлж хөрөнгө оруулалт хийхээр ийм хүү шийдвэрлэлээ. Төв банк одоо их усүр гаргаж нэг 500 хүртэл тэрбум төгрөг за эргэн төлөлтөөс буюу мөн одоо банкуд өөрсдийн их усүрээр 200 тэрбум төгрөг хүртэл за ингээд энэ 500 тэрбум төгрөг нэмэгдэхээр нийтдээ 1.2 их найт төгрөгийн ийм ипотекийн зээлийн эргэлтийн их усүртэй болж байна гэсэн үг. Энэ 1.2 их найт маань үндсэндээ нэг 10-аад мянган иргэний ипотек одоо гар дээр нь очих 10-аад мянган байр одоо шинэ эзэдтэй очих ийм боломж бүрдэж байгаа. За тэгэхээр энэ бүх их усүрчин бүгд одоо Улаанбаатар хотод биш ээ. Энэ чинь одоо орон нутг руу хөдөө орон нутг руу чиглэнэ. Бараг 50-60% нь орон нутг руу чиглэнэ. Энэ одоо судлагдсан байгаа энэ одоо 10 бараг 7,000 судлагдсан материал судлагдж байгаа материал шүү. Яг хэдэн шийдвэр болж гарахын мэдэхгүй байна. За 10 орчим мянган гарах байх. Тэгэхээр эдгээрээ ер нь нэг бараг 50-аас илүү хувь шүү. 60% нь орон нутагт байж байгаа гэж байгаа юм.